Тэгээд бид нар аягүй их одоо хичээж байгаа. Яг үндэ бизнес хийнэ гэдэг чинь зарим хүмүүс үнэхээр толгой нэргээд алдаа гаргаад байдаг, асуудал гаргаад байдаг юм системчилж олшруул гэдэг юм дээр юм байгаа байхгүй. Маш олон тохиолдолд бид нар энэ юм байгаа даа. Юмыг системчилж харах гэдэг юм дээр их яадаг. Нэг ашигтай юм боллоо яаж энийг хялбаршуулах вэ? Хялбаршуулах одоо маш хялбар аргаар цогц юмнуудыг яг хялбар аргаар за одоо яг ингээд ашигтай болж байна. Яг энийг яаж байнга тогтвортой одоо ашигтай төвшөнд нь бариулах уу гэдэг юм дээр шүү. Зарим хэсэг дээр хүмүүс ингээд аягүй гар ажиллагаа ихтэй, ачаал ихтэй болгоод системчилж байгаа нэгээд хитрхи ачаал ихтэй, хитрхи одоо олон төрлийн юм болгоод ингээд сүүлд нь овоо болж исэн юмнуудаа ингээд бүр утгагүй болгоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө систем гэдэг юм байхгүй. Дандаа гар ажиллагаа ихтэй хийж байгаа юмнуудаа олшуулад одоо бид нар дэлгүүр ч юм уу ямар нэгэн бараа бүтээгдэхүүн юм ингээд аваад ирэхлээр хэдэн хүн цалиа авуулгаад өгж байгаа ч системтэй ерөөсөө биш. Тэр нь аягүй замбраагүй байгаа байхгүй. Замбраагүй байгаад тахлаар яадаг вэ гэхээр нөгөө бизнес маань сүүлдээ ашиггүй болж эхэлдэг. Хүмүүс эндээ ойлгож чадахгүй болж эхэлдэг. Юм чи олон ширхэг нэг цөөхөн юмыг чанартай олон ширхэгээр нь олшруулаад чанартай хийж чадахгүй олон юмнууд оруулж ирээд бизнесээ өргөн болгож яах гэдэг нэрээр бүх юмыг гоё хийх гээд ингээ орлоод ирэнгүүт асуудал гарч эхэлдэг. Тэгэхээр нэг цөөхөн юм дээр манай дасгалжуулалтын академийн зүгээс ч гэсэн энэ л ахгүй. Яг ялгаагүй би системжилж олшруулах юмыг л хийгээд байна. Гэтэ та нарын нүдэнд ерөөсөө олон юм биш. Системжилж олшруулах юм дээр яаж ийнэ гэхээр нэг хийдэг юмаа улам чанартай хийгээд системжүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр манай явуулдаг 3 хөтөлбөр бие зас, гэрээ зас, төрөө зас гэдэг хөтөлбөр. Олон толгой өргөхөр хөтөлбөр биш. Яг эднийг яг дагуулаад, яг дамжуулаад яг энийг хийгээд яваад хаа жил болгон хийгээд байгаа учраас бид нар системчлээд олшроод байгаа байхгүй. Нэг юм яг жил болгон явдаг систем яг хөтөлбөрийн хичээлийн хөтөлбөрийн хуваарийнхаа дагуу явна, бүх юмныхаа дагуу явуулна. Ерөөсөө нэмээд одоо юу яах юм нь ерөөсөө олон хүнийг орж ирэхэд зориулаад бид нар системжүүлээд байгаа байхгүй. Одоо бид урд нь анх ихтэй ажилласан би нэг 20 гаруй үнэтэй би ганцаараа эхэлдэг байсан тийм анхны жилдээ. Одоо бид нар 4-5 жилийн дараа ихэд 100 гаруй 200 гаруй хүн тийм ингээд нэг зэрэг суралцах боломжтой ингээд олширч байгаа байхгүй. Яаж бид нар энийг олшруулах? Тэгэхээр нэг юмыг чанартай хийгээд тэгээд тэрийгэл зүгээр системжүүлэл чанаржуулсан байгаа байхгүй. Тэгэхээр олшруулах механизм юу вэ гэхээр нэг чанартай юмыг яаж олон дахин давтах вэ гэдэг бодлого байгаа байхгүй. Тэрнээс олон янзын арзаасан юмыг яаж олон үнээр зэрэг хийдэг болох вэ биш байгаа байхгүй. Цөөхөн хялбар мөртлөнгөөсөө системчилсэн юмнууд байгаа даа. Тэгээ бас нэг юм нэг байгаа. Аль хэдийн бэлэн системийг авч ашиглах хэсэг дээр би одоо энэ дээр айгүй олон хүмүүс ингэдэг. Өөрөө ингээд сайжруулах гэж байгаа мөртлөнгөөс өөрөө баг одоо юу гэдэг юм өрсөлдөөд байгаа яг тэднэртэй адилхан юм ийгээд байгаа юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр гол нь энэ байгаа байхгүй. Систем байгаа системийг хэрэгжилж олшруулж болно байхгүй. Одоо аль хэдийн нэг хажуучин байж байгаа дэлгүүр ийм бараа зарж хахад чи яг адилхан юм хийх албагүй байхгүй. Энэ барааг одоо энэ бараа зарж байгаа бизнесийг яаж одоо амжилтанд хүрэх үү гэж бодвол чи арай өөр байгаа байхгүй. Тэр бизнесийг чи өөрийнхөө системийн нэг хэсэг болох хэрэгтэй. Тэр бизнес яаж хангаж өгөх үү? Тэр бизнестэй яаж партнер хийх үү гэж бодох хэрэгтэй. Аль олон ашиггүй байж байгаа юмнуудыг яг адилхан ашиггүй бизнес болгоод байгаа байхгүй. Чи өөрөө тэр хүмүүс ашиггүй байж байгаа чи тэрийг юу авах харин тэр бизнесийг тэ бизнесээс яаж ашиг олох вэ гэдэг дээр байж болно байхгүй. Яг адилхан спортын бараа зардаг дэлгүүр байж яг адилхан спортын бараа зараад явчихна. Тэгэхээр чи яаж нөгөө нэг хүн зараад ашигтай байх юм. Тэгтэл өөр төрлийн ямиг оруулж ирээд өөр юмтайгаа авцалдах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр системжилж олшруулах гэдэг юм дээр бид нар яаж яана гэхээр ерөөсөө байж байгаа юмыг зөв ашиглаж сурахгүй байдаг. Байж байгаа юмыг өөрийнхөө систем рүү оруулж ирээд өөртөө яг хэрэгцээтэй системийг аль хэдийн хэрэгцээ нь байгаад байгаа газруудаас өөрийнхөө сувгийг татаад явуулах хэрэгтэй байгаа хгүй. Тэрийг харж чадахгүй байгаа газрыг яг байж байгаа юмнуудыг л одоо адилхан хуул буруудал гарч ирээд байгаа хгүй. Тэгэхээр гол зорилго нь ерөөсөө одоо маш олон дэлгүүрүүд байгаа даа тийм. Жишээлбэл нэг дэлгүүр нэг захын бүх одоо дэлгүүрийн худалдагч нар худалдаа авагч нарт бүгдээрээ адилхан нэг проблемтай байгаа байхгүй. Шин чанартай төсдөөдөө проблемтай. Тэднэрт нь юу яасан юмнууд гаргаж өгсөн систем хийвэл илүү амархан байхгүй. Тэрээс тэднэртээ өрсөлдөх биш яг тэднэрт яаж үйлчлэх үү гэдэг бизнес хийвэл илүү амархан байхгүй. Тэгэхээр нэг ямар нэгэн юмтай ингэж авцалзуулж өгөөд илүү системтэй яаж олон ширхэг юмыг цөөхөн үйлдэлээр хийж болох вэ гэдэг юмыг харах гэдэг шүү дээ. Олон чанарт нь одоо
чанартай нэг ямыг яаж олон дахин тий авах боломжтой болох вэ? Тэгжээж бид нар бизнес тэрээс олон янзын юмнуудыг дээш доошоо нэг ширхгээр нь хийнэ гэвэл чи дийлэхгүй. Энэ ерөө систем биш байгаа байхгүй. Тий. Тэгэхээр олон янзын жижигхэн юмнууд зарах биш яаж олон ширхгийг нэг үйлдэлээр зарах вэ гэдэг асуулт. Эсвэл олон ширхэг хүнд нэг үйлдэлээр нэг юмар явах вэ? Тэгэхээр бид нар одоо бизнесийн зүгээс энэ байгаа байхгүй. KFC ч гэдэг юм уу, эсвэл McDonald's ч гэдэг юм уу. Эднэрийнх олон менюнийх олон юм байхгүй байгаа байхгүй. Цөөхөн төрлийн хідэн бүргэр, цөөхөн төрлийн хідэн юмнууд, цөөхөн ундаатай. Яагаад тэгдэг вэ гэхээр ашиггүй болчихдог байхгүй. Олон жижигхэн замбраагүй юмнууд. Тэгэхээр одоо анх бизнес хийжсэн тэдний бодлого юмнууд яаж яах гэхээр бусад бизнесүүд тэрийг чинь бургер чинь хажуугаар нь одоо юу гэдэг юм пицца хийн гэл ингээд бүх юмыг юу ачвал наад одоо үйлдвэрлэлийн процесс гэдэг юм рестораны нөгөө өөрийнх нь үйл ажиллагааны галтгооных нь одоо даацсан дийлэхгүй байгаа байхгүй. Тэгээ айгүй олон материал, олон төрлийн материал явах хэрэгтэй. Борлуулж байгаа тоон ашиггүй ийм болчоод байна шүү дээ. Тэгтэл KFC жишээлбэл ингэж байгаа байхгүй ялгаа нь одоо McDonald's ч гэдэг юм уу те цөөхөн ундаа яг хамгийн өндөр зарагддаг цөөхөн ундаа хамгийн олон хүн идэх дуртай байдаг тэр л менюг сонгож байгаа байхгүй. Хамгийн олон хүн болгон л бараг ийм юм гэж санахад яг тэр юм л байж идэдэг хідэн одоо burger тэгэл юу чипстэй тэгэл ундаатай ийм 3 пак тэгэл болоо. Энэний хүнд нэг юм хэрэгтэй. Ингээд нэг цөөхөн эдийн юмнууд мөртлөнгөөсөө маш олон хүнд яг адилхан системээр хамгийн хурдаар зараад байна шүү дээ. Тэгэхээр энэ систем гэдэг юмныг бид нар ойлгох хэрэгтэй. Ашигтай ямыг олон ширхэг хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ашиггүй олон жижиг юмнууд хийгээд тэгээд ингээ уналтанд ороод байна шүү дээ. Тэгээ бизнесийн алтан дүрм чинь үнэхээр ашигтай системчилж гарах хэрэгтэй байна. Тэгээд системчилж олшуулж байгаа юм чи ашигтай ямыг олшуулах хэрэгтэй шүү дээ. Ашиггүй юмнуудыг олшуулад байна гэдэг чинь бид нар айгүй дэмий яваад байгаа байхгүй. Тэгээ ашиггүй юмныхаа төлөө өөрөө баг өвдөг сөгдөрч өсгөрч унчаад байгаа байхгүй. Тий ашиггүй олон юмнуудыг ингээ хийгээд идэг голоос нь одоо манай монголчууд энэ өөрсдийн гэсэн систем байхгүй олшуулсан юм байхгүй учраас яагаад вэ гэхээр нэг юм дуустдаг тэгээд дараа нь яах юм бэ? Ямар ч систем байхгүй бодлоготой байхгүй. Азар энийг авбал үргэлжлэн байхгүй бол манай бизнес будаа энэ өвөлдөө амарна. Тэгэхээр тэр төсөл нь дуусна дараагийн нэг төсөл орж ирсэн одоо тэгээ яах юм бүү. Тэгэхээр ямар ч тийм систем байхгүй нэг хүн панаалдаа ч юм уу нэг танилтайгаа жоохон уулзч дараагийн хөрөнгө оруулалт юм уу дараагийн нэг хідэн төгрөгийг зарлагдаг тийм бизнес гэж хаа байна. Тэ зарим талаараа бид нар харахаар ерөөсөө системчилж олшуулж чадахгүй байгаа байхгүй юу. Нэг чанартай юм олон дахин яаж татах вэ гэдэг асуултын хариултыг бодоод үзтээ бид нар уг нь тэр нэг хэцүү юм биш байхгүй. Нэг чанартай юм олон жижиг юмнууд өө тиймч нэг юм хийлээ дараа нь шал өөр юм болцсон явж байна. Дараа нь шал өөр юм болцсон. Ашиггүй олон жижиг юмнууд хинт хэрэгтэй. Тэ нэг юм чанартай сайн хийгээд байл та. Тэр систем ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Тэ манай болроо юу гэмээр энэ дээр яа. Энэ миний одоо бодож байгаа зөв буруу бас сайн мэдгүй. Би хоёр өнцгөөс ярих гэж бодож байна. Нэг нь болохоор одоо жишээлбэл би өмнө нь ер нь бол би хүмүүсийг тэгж ярих гэсэн бизнесийн боол гэж яриад байгаа шүү дээ. Ерөөс системээр харж сураагүй өөрөө ерөөсөө бүр бизнесийнхээ хамаг юмд нь хутгалдаал тий. Тэгээ тэр хүн чинь нэг хүн чинь нөгөө системд оруулаагүйгээс болоод маш их гар ажиллагаа ихтэй. Тэгээд тэрнээсээ болоод ядардаг ийм нэг одоо юунууд айгүйх байгаад байгаа байхгүй бизнесүүд тий. Тэрийг бас яг энэ дээр бол одоо гаргаж өгөх хэрэгтэй. Нөгөө талаасаа одоо жишээлбэл миний тайпын тэр бизнес эрхэлж байгаа бизнесийн хөрөнгө оруулагч хинбэ ямар энергитэй ямар одоо тархины үйл ажиллагаа нөгөө илүү бэ гэдгээс шалтгаалаад одоо тэр системийг ойлгохгүй байхад хөрөнгө оруулагч над шиг одоо тэр тайпын хүмүүс бас байх магадaltaй байхгүй юу. Тэгэхээр чин тэр тийм хүмүүс чинь өөрөөр хэлбэл буцаад яг энэ боловсрлоор дамжуулж энэ өөрийнхөө дахиад нөгөө ярьдаг штэ чамааг унтчихад нөгөө мөнгө чи орж ирдэг болох ёстой гэд. Тэр одоо бизнесийнхээ боолнд биш би хайртай хүмүүстэй гэр бүлдээ цаг гаргамаар штэ. Би бизнес хийсээр байгаад насыг бармааргүй штэ. Гэх юм бол яг яалтчгүй бид нэр энэ системжилж олшуулах энэ юу шилжихгүй бол бизнесийнхээ боолнд болох магадлал байгаад байгаа хөөх тий. Яг зөв. Тэг бид нар яг чи аюу гой сэдвээр яг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ одоо
гараараа хийдэг юмнуудаа яаж одоо олшуулах вэ гэдэг ямиг яаж автоматжуулах вэ гэдэг хэсэг дээр үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бүх юмыг гараараа бүх юмыг гоё болгохоо бүх юмыг хичээгээд ингэ яваад байдаг. Ерөөс системжүүлсэн юм байхгүй. Хайгүй хар ажиллагаа ихтэй болоод ирэхлээр зардал өндөртэй болчиход байгаа байхгүй. Бизнес чи аль болох яаж энийг яг хийдэг юмнууд аль болох хялбаршуулж өгөх вэ? Одоо манай хийж байгаа юмнууд ч гэсэн маш олон юм дээр юм байгаа байхгүй. Яаж нэг ширхэг юмыг тэгээ нэг чанартай айгу сайн болоод байгаа юмыг олон хүнд хүргэх үү? Яг энэ аргаараа яаж олон ширхгийг одоо амжилттай бизнесийн одоо тэ нөхцөлийг хийх үү? Бид нар ерөөсөө олон юм хийгээд байхгүй байгаа байхгүй. Яг нэг жил юм аа л олон жил давтаад яваад байгаа. Тэ улирал болгон жил болгон яг энэ үйлдэлүүдээ л яг энэ давтаараа хийгээд байгаа байхгүй. Бид нар 3 сар болгонд мөнгөний сэтгэлгээх хөтөлбөрийг зориудаар тэгж байгаа. Яг тэгвэл биднэрт хямд төсөр энэ хөтөлбөрийг явуулахад яг зарим хүмүүсийг тийм мөнгөний сэтгэлгээдэг хөтөлбөрийг яа дахиад нэг явуулчих та төхөмхүү гэдэг нөө айгүй их зардалтай байхгүй. Ашиггүй байгаа байхгүй. Бид нэр яадаг вэ гэхээр жилд 2-3 явуулаад ирвэл нөгөө хүмүүс ч эсвэл болж л эдийн гэж юм шиг эсвэл бүр сонирн болчихно байхгүй. Гэтэл жилд нэг л удаа явуулдаг учраас хүмүүс бүтэн жил хүлээж агаад энэ хөтөлбөрт оролцоод байна шүү дээ. Гэр бүлийн дарамт жилд нэг л удаа явуулдаг. Тэр хугацааг нь алдуу тэгэл одоо хогчно. Тэрх нь болгүй тий. Яг үндэ ийм байгаа байхгүй. Бид нар нэг юм чанартай юмыг үнцэнтэй чанартай юмыг жилд нэг л удаа юм. Тэгэл ховор, тэгэл дуусаа. Ирэх жилдээ орж ирвэл тэгэл өөр юм. Тэгэл чад. Тэгээд жилд нэг л удаа одоо миний бизнес гэдэг хөтөлбөр жилд нэг л удаа одоо 9 сар болгонд эхэлдэг. Айгуу дээд л одоо 9 сарын 1 гэхэд эхэлнэ. Тэгэхээр 3 сар, 6 сар, 9 сар. Тогтооход айгуу амархан систем байгаад байгаа. Та нар сонсож байна уу тий? 3 сар, 6 сар, 9 сар. Тэнгуутаа за дараагийнх нь тэгж хийнэ. Бидний хийж байгаа юмнууд өөрийн гэсэн удирдалтаа, цаг хугацаатай ямар ч тэнэг хүн байсан ойлгохоор байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр маркетинг хийж гэсэн бидэрт айгуу зардал багтаа байгаа тань. Маркетинг хийхэд тэгээд хүмүүс маань ингээ орж ирээд жилийн орж ирж байгаа хүмүүс улам олшроод байгаа шалтгаан юу нэ? Нэг simple юмыг аюу чанартай гэдэг. Жил болгон тэр хөтөлбөрүүдээ бид үнэхээр чанартай гэдэг. Өөр хөтөлбөрүүд ерөөсөө юу ч хийхгүй яг зөвхөн тэр хөтөлбөрүүдээр бид нар төвлөрдөг. Тэр хөтөлбөр дээр гоё менторуудыг урьж авчирдаг, гоё зочдыг урьж авчирдаг, баг парти гээл дуустдаг байхгүй. Нөгөө хөтөлбөр нь өөр ингэс аюу гоё ичээд аюу гоё онцлогтой. Тэр үчи нөгөө хөтөлбөрүүдээр байгаагүй өөр шин чанартай гоё юм гаргадаг байхгүй. Тэгэхээр миний бизнес гэдэг хөтөлбөр энэ жил 5 дахь жилдээ явж байгаа. Тэгэхээр бид нэр яг тийм системчлсэн аргаараа 8 янзын модула заана яг тэр системийнхээ дагуу бүх бизнесүүдийн ойлгох ёстой 8 янзын стратегийг л олгож өгөх. 8 салбарын гаргалгааг нь гаргаж өгөхөд тусалж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон өөр ч гэсэн маш олон янзын хүмүүс орж ирж байгаа, маш олон янзын одоо үе шаттай сэтгэл зүйтэй хүн орж ирж байгаа ч гэсэн яг энэ процессыг гараад явхад системтэй байгаа байхгүй. Манай хөтөлбөрийн агуулмж бол системтэй бизнесийн 8 өөр систем. Би чам зүгээр дайланд ташрамд нь танилцуулаад үзье заяа. Би хөтөлбөрийнхөө 8 модулыг би чанарт үзүүлээ тэгээ. За тэгэхээр бид нар энэ хөтөлбөрийн маань мэдээллийг авж байгаа залуучууд аюул сайн мэдээд эхэлж байгаа. Манай хөтөлбөрийг 8 өөр модультай 8 ийм сэдв дээр яг ярьдгийм байна гэдэг ингээд сэдвнүүд маань аюул гоё өөр байгаа даахгүй 8 өөр модуль хардаа. Миний амьдрал diamond гэсэн. Миний бизнесийн загвар модуль, бизнесийн яг хамгийн чухал 8 чухал сэдвийг системжүүлээд гаргацсан байгаа байхгүй. Миний бизнесийн зах зээлээ судлах ажлыг хийж байгаа, вебсайтаа хийх хэсгийг хэлж байгаа юм тий. Миний бизнесийн харилцаа холбооны шугамаа яаж хийх, үйлчлүүлэгчтэй яаж хүртэх юм, үйлчлүүлэгчийн хаанаас өөрөө чи яаж таньж мэдэх ёстой юм. Тэгээ миний бизнесийн бүтээгдэхүүн гэхээ бүтээгдэхүүнээ яаж боловсруулах юм, ямар нэртэй бүтээгдэхүүн байх юм, үн өртөх нь хэд байх юм, хэдэн төгрөгөөр зарж борлуулах юм гэдэг юмнууд чинь тий. Маркетингаа яаж хийх юм. Ингээд бизнесийн 8 янзын чухал сэдвийг би системчлээд гаргацсан байгаа байхгүй. Миний бизнес гэдэг хөтөлбөр ерөөсөө simple as this. Маш энгийнээр ярихад 8 өөр сэдвтэй 8 өөр асуудалтай хүмүүс байсан ч гэсэн яг системийн дагуу орчуулсан системийн дагуу ороод бизнес хийж байгаа хүн болгон яг энэ 8 системийн дагуу явхад бизнес хийхгүй хийж чадахгүйгээд гогноо сухаж харьяа гэмээр л гаргалгааг нь бид нар гаргаад гэрийн даалгаврыг гаргаад үе шатуудыг гаргаад өгчөж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь бид нар менторуудтай ажиллаад байгаа юм. Тэгэхээр нөгөө хүн чинь асуулт байсан ч гэсэн асуултуудаа сайхан асуугаад менторуудтайгаа ажиллаад дэмжлэг аваад явчихлаарэ системжүүлж оршуулдаг юм маань улам сайжраад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар аль болох одоо гол зорилго нь юу вэ? Аль болох системтэй байвал бид нар нэгдүгээр зардал бага байна. Хоёрдугаар бизнес маань илүү чанартай
явагддаг байхгүй. Яг нэг энэ жил болгоны бид нэр тэдэн сар тэр ажлууд хийгдэх ёстой гэдээ манай байгууллагын манай залуучуудын хийж байгаа ажлууд бол тэдэд тийм байдаг бидний календар дээр зоогдсон. Календар маань тэр чигээр системийн нэг хэсэг байгаа байхгүй тий. Зөв үедээ манайхаа яа Үнэхээр гайхалтай. Энэ бол нэрээ манай Монголд бол үнэхээр дутагдж байгаа дүрэн байгаад байгаа. Энийг бол бизнесийн олон байгууллагуудыг сурцах зайлшгүй шаардлагатай байгаа байхгүй тий. Тэг яг зөв. Тэгээ систем маш энгийнээр ярихад ерөөсөө систем айгүй чухал хэсэг байгаа. Тэгтэл манайх тэрийг айгүй complicated юм хийгээд байхгүй. Тэгээд яг системтэй ерөөсөө сэтгэж чадахгүй байгаа учраас бүх юм нь өөрөөс нь шалтгаална, өөр хүн хийхлээр хийж чадахгүй. Ягаад гэвэл өөр хүмүүс ойлгохооргүй адраматай юм байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бизнес гэдэг маань ерөөсөө тэр чигээр хялбаршуулсан систем байх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Маш энгийн юмнуудыг хинч ойлгоход амархан хэмжээгээр системчлээд өгчүүл өөр хүмүүс хийж чаднахгүй. Өөр хүн бас одоо ажилчид хурж ирлээ тэр чи өлгөөд аваа явчих болдог байхгүй. Хамгийн гол нь бид нар тэрийг өөрөө л хийхгүй болохгүй өөртөө л ажил олгоод байдаг боловч яг үүнтэй системтэй баталгаатай найдвартай тэр өөрчлөлөгч чинь ч хүртэл системгүй юм чи айгүй найдаггүй шүү дээ. Тэгэхээр яг энэ үнцгээр ерөөсөө л бизнесийн ойлгомжгүй шүү дээ. Ойлгомжтой яг зөв. Тэгэхээр бүх юм системчлээд ингээд автоматжуулаад гэдэг юм уу те. Яг ингээд автомат гэхлээр арай бас биш. Гэхдээ ерөнхийдөө бол яхахгүй тэдэд тэр байх хэвээр ийм байх хэвээр гэдэг өөрийн гэсэн ёс зарчимтай, хэм маягтай, дизайнтай өөрийн гэсэн бизнесийн брэнд ч ерөө системийн араас бий болоод байгаа байхгүй.